Яг төрсөн газар. Тэгээ манай сансрын микрийн чинь бол энэ уршааны эдгээр төрөгт хамааралтай. Тэгээ энэ л миний нөгөө багнаас өнгөрсөлтөө. Нөгөө нус, нулимс тэгэл өвдгөө шалбалах. Тэгэл анхны хайр бүхэн миндэс төрсөн тэгээд гарал үүслэгээ хүний гарал ус сонирчдаг. Бид нар бол залуу байхдаа мэддэг юм байна. Тэгээ нас ахаад ирэхээр удмаа хүн судалдаг юм байна. Тийм ээ. Тэгээ харахаар миний удам судар хүн ингээ удам судар ингээд ген гэдэг юмар их барахдаг шүү дээ. Миний аав тийм юм байсан тэрийг. Тэгээ бодохоор би бас нэг тийм муу удам судартай биш юм шиг байна. Бас л жоо өөрийнхөө элит юм байна ойлгох юм шүү дээ. Тэгээ миний бол аавын ах бол чимэдгээд мундаг зохиолч байлаа. Стал нөгөө аргалны утаа баргалсан гэл тэрийг бичсэн. Тэгээ чимэд гойг би бол хүүхэд байсан сайн мэдэхгүй. Нэг л гоё ах ирдэг байсан юм байна. Тэгсэн одоо эргээ орсон чи энэ хүмүүс Монголын арга бараг бүх кино зохиолыг бичсэн юм билий. Тэгээ Орос хэлнээс бол маш олон зохиол орчуулсан юм байна. Тэгээд цаашаа явхаар манай өвөө гэж чойжл хүн байна. Чойжл гэж өвөө байсан. Чойжлыг бид мэдэхгүй шүү дээ хүүхэд байсан чи өөр дээр нэрхлээд явсан тэгээд. Эргээ батсан чинь манай өвөө бол агуу хүмүүс юм билий. Одоо бидний алдарт нөгөө чой болсонгийн нарийн бичиг хүн байсан. Тэгээд чой болсон бол хоёр хүнээс айдаг байсан юм лээ. Нэг нь бол тэр бортлогоо гэдэг нэг нэр нь байсан. Тэр хайртай гэсэн. Тэр хүнээс их айдаг байсан. Хоёрт нь бол манай өвгөөс айдаг байсан. Өвөө бол одоо чийлсэн гэмээр багш нэсэн. За энэ манай байр бол ингээд дандаа хоёр подист нь Орос айл, хоёр подист нь Монгол айл. Тэгээ багаас л Орос хүмүүстэй л хэрэлдэл зодтолтол тэгэл өссөн юм аа. Тэр улбаа яг тийм шүү дээ. Одоо та ингээд англи ижээд гэл те. Тий. Одоо Монголд тэргүүлж шүү дээ. Тэгэхээр л одоо энэ чинь нөгөө Оросуудтай байсан те. Тий. Өвөө нэг. За чимэд байгаа гэдэг. Ороод ирнэ. Сэхэдүүд ороод ирнэ. Хооронд яагарахгүй хэлний нэг соёл орж ирж шүү дээ. Тэгээд хүн мэддэг шүү. Орос биш англи юм байна шүү дээ. Англиар сонголоо. Ер нь 10 төгсөөд би чи яасан хэр автагаа бүр зүрж жагаад автоинженер ангид орсон. Тэгээд автоинженер ангид ор Германд очиж сураад жил асуулаад хөгдөж ирээд хамгийн сонирхолтой намайг Германд байхад гүндалаа миний дараагийн жил ирж ирсэн. Тэгээд би одоо бүр түргэн санджаа гүнд нэг тийм бор хөдөөний хөхт байсан гэдэг. Богоон таарч байсан гэдэг. Тэгээ Германаас ч нөгөө сахилгуудаа хөөгдөхгүй юу? Зодоо гэдэг. Хөөгдөд нөгөө микрийн нөгөө хүнд гарцсан байх. Микро зам хөдлөө. Тэгээ Оросод зодолтой хөөгдөхгүй юу? Тэгээд эргээд ирсэн, эргэж ирж байж байгаа л тэгэл манай ах маань тэгээд төмөр замын том дараал та. Тэгээ манайх намайг зүгээр шууж болохгүй ч гээд. Энэ төмөр замын техникум гэж байна шүү дээ. Энд чинь дотроо автын ком гэж байсан. Тэрэнд нөгөө мэрэгжлэр нь оруулаад цугдаа байсан байна тий. Тэгээд төгсчихгүй юу. Тэгээд төгсөөл явсаар хагаад цэргийн албаагаал явж байгаа гинт эргээл хил рүү яваад орсон. Гэтэ магадгүй тэр би яагаад эргээд хил рүү орсон одоо ерөөс ойлгохгүй. Магадгүй тэр нэг генийнх нь юм татаад байсан юм уу? Нөлөөлсөн юм уу? Тийм л байдаг байх л та. Одоо одоо 40,000 хөтөө байна. Тий. Хойш маах уу, баян уу шүү. Эдгээр чи бүр тэнж ингэ тэр холоос халахж ирж байгаа хэлдэг байсан юм шиг. Би тэрийг боддог штэ. Тэр зодон атманууд байсан гэдэг чинь юу гэхээр өөрөө нийгэм байна өөр хаагдмал байсан. Жишээ нь чи өдөр одоо ингээд өнөөдөр социализм үед байсан бол чи дуртай юм авч чадахгүй, дуртай юм чинь байхгүй штэ. Тэгэхээр хүмүүсийн дотоод сэтгэл байсан тэр эрхчлөөн тэгж илэрдэг байсан юм шиг байна. Бусдаас илүү байх гэсэн өсөл чинь хизээш даалга болохгүй штэ. Тийм болохоор тэнд нэг юм атманы асуудал бол байсан. Олны харлаг өөр. Гэтэл яагаад одоо 90 оноос ардчил гарсан чинь яагаад атман байхгүй болсон бэ гэсэн чинь бүх юм байна шүү дээ. Бүх юм байна. Бүх юм чөлөөтэй болсон учраас заавал нэгэнд атмантай шаардлага болчихж байгаа. Тийм үгээс. Нөгөө талаасаа юу гэхээр би боддгийн монголчууд нөгөө 90 он хүртэл бол иргэнсэн байхгүй. Иргэн шиг явцдаа нөгөө энэ атман гэдэг чинь нөгөө манайхны одооны яваад байгаа 60 давын үзсэн шүү дээ. Улсынхан, баян онгорынхан, өөр ангайхан гэл одоо нэг дараа сайд болохоор тэр яам яг тэр аймгийн хүмүүсээ дүүрч штэ тэгэл энэ үзэл чинь бол биднийг бол аль 50 60 70 он дайраад өнгөрсөн юм шиг байна. Одоо нөгөө хөдөөнөөс орж байгаа хүмүүсийг дайрч юм л да энэ юм. Тэгээ магадгүй 10 жилийн дараа алга болох байх л та энэ нэг хөгжил явсан. Сансар хоёрхан сургуультай 33 48 33 ч бол өстэй базар дээр Москвагийн нэрмжтэй өстэй бүр амар сургууль. Одоо тэргээр байдгүй. Тий. Одоо байгаа баха. Москваг л байгаа тий. Манай 48 жоохон борчуулын сургууль. Яа юу гэхээр сансрынхан сурна, цаан давнах сурна. Тэгэхээр байрныхан гэр ороодын цуг сурж байгаа байхгүй. Тийм болохоор бид нар багасаа бас бид нараас энэ гэр ороолынхны амьдралыг илүү мэдэрч өссөн л дээ. Найз нартай их очино тийм ээ. Төлөө модноос нагалцаж өгнө. Тэгээд усын хамт зөвлөсөн.
Бидний үеийн тийм эстэй. Дунд сургуульд бол за хоёр нөхөр муудалцсан те. Гадаа гарч тойр зогсож байгаа задлал шүү. За задлал тэгэл. Тэгэл нэгэн тусахаар за одоо болоо. За одоо гараа гэл. Одоо хуучнаа дуэл гэж ярьдаг шүү дээ. Яг дуэл шиг л байхгүй шүү. Тэгэл дуэл гэдэг чинь ер нь үндсэндээ юу вэ? Хүний нэр төрийг хамгаалж байгаа юм зэвсэг шүү дээ. За одоо энэ байр ингээ харсан чи яг энэ байрнаас хамгийн задлын дээдлийн цонхон манай найз байсан Бат Суран гэдэг. Тэр их тийм одоо бидний донд бол өстой асар гавьтай юм л дээ. Манай ангийнхнууд. Тэр юу гэхээр 7 дугаар ангид хахад аав ээж нь дагуулж өгч байгаад ингээд богоонд хариулаад. Хоёрыг нь тавьсан. Тэгээ нөхөр 8 дугаар ангид хичээлд явж чадахгүй ингээд юм тэрэгтэй байсан юм байна. Тэгээ бид нар тэр үеийг 8, 9, 10 гээд 3 жил ангаараа ингээд үүрээд 10 дугаар ангид төгсгсөн. Бидний энэ амьдралд хандлага бүх юмыг ер нь өөрчилсөн байхгүй. Жишээ нь бид нар гараад зодоо их гэл тэгэхээр Бацрангийн ямыг хардаг. Бацран заав нэг нийлдэг. Тэгэхээр бол яасан гэхээр маний хүн ингээ хөлөө тайруулчаад жил хэвдэхдээ сүүлд нь ярдгийг ухаан суусан гэж ярьдаг. Тэгээ тэр ухаанаараа бид нар ханддаг. Тэгээ энд байсан хүмүүс, энд байсан байшин барилга, өвс ургамал тэгэл Орос хүмүүс тэгэл Орос соёл тэгэл зодоонууд энэ бүх юм намайг хүн болголоо шүү дээ. Тийм болохоор энэ микро намайг би одоо бол ямар хүн босноо мэдэхгүй л дээ. Ер нь хүмүүст өгнөх хаалтаа. Гэхдээ би бол ямар ч байсан гайгүй хүн болоод төлөвссөн гэхээр энэ миний нутаг бол намайг бол нэг муу хүн болгоогүй гэсэн үг л дээ. Одоо 40-50 мянгад ч нэг тийм Beatles гэж явдаг байсан. Микрих мөн ч орсуудыг дагаад жоох юм. Жоо хүнд рок сонсдог. Одоо жишээ нь тухайн үедээ бол Queen-ийг бол маш их сонсдог. Queen чинь жоо hard rock л да. Queen маш их сонсдог. За Creedence хамтлаг байсан Англи бас л нэлийн тийм одоо хүнд рок л да. Тэрийг сонсно. Жоо нас ахаад ирэнгүүтээ их сургууль руу ороод ирсэн чинь Depeche Mode-ыг маш их сонсдог. Depeche Mode чинь нэлийн hard rock л да. Depeche Mode сонсвол тэгэл яваал сүлдээ Metallica-аар зүгээр хошуурсалтай ерөөсөө тэгэл сансарчин зүгээр битүүл металл гэсэн. Оноос нэг 94 хүртэл чинь Монголын эдийн засаг бүр нуурсан шүү дээ. Шалан дээр мал дэлгүүрийн нөгөө лангуун дээр нөгөө давс гойм нь үлдээ. 20 дугаар татварч нэг марч юм. Тэгээ би боддог шүү. Тэгээд яг тэр хүнд үед бол Монголын ганцчд бол Монгол улсыг аварсан гэж боддог байхгүй. Улс бол мөнгө байхгүй, юу ч байхгүй. Тэгээд ганцын 8 ажил бүгдийг зөвлөсөн шүү дээ. Тэр үед яг ганцх гэж явж болох байсан. Би ч бас нэг хэд хэд удаа явж ирсэн найзтай. Тэгээд энэ миний зам биш юм аа гэж бодсон байхгүй. Арай л биш юм байна гэл. Тэгээд ерөөсөө миний өөрөө эзэмшин мэргэжлийн англи орчуулагч юм чи. Тэгээд байж байгаа Сүхбатгээ манай найз идэг. Бас орчуулагч. Аавлаа нийлэл анх энэ төмөрсөн хөлж чинь. Нэг давхарт юу ч байхгүй. Тэр нэг байгаан нэг оюутны барина. Тий, оюутны бидний нэг байгаан 4 номтой. Ерөөсөө 4 номтой. Тэр ном одоо бас санаж байна. Нэг грамын юус гэдэг ship гэдэг дөрөвхөн номтой. Тэгээ энэ хоёр өрөөгийн нөгөө ширээ сандалтай төрүүлж аваад тэгэл хийчихсэн. Тэгэл хоёулаа хоёр талаас мөнгө нийлүүлж байгаа. Тэгсэн чи би тэрийн мөнгө нийлээд нэг 40 мянга болж байгаа байхгүй. 40 мянгаараа хоёулаа шууд өдрийн сан тэрүүд ардаа ирэх гэж байсан. Ардаа ирэхт нэг юу байвал зараа байвал. Тэгээ энд ирсэн чинь утас байхгүй. Тэгэнгүүт нь энэ үүдний манаач өвөг найраад манаач өвөд хойшлаар ихсэн. Тэгээд манаач өвөгийн доотын Путиний утсаар нь ярьдаг. Тэгээд хоёр үгүй зүгээр л нэг юм сойроо хар утастай. Тэгээд тэр утсаал ингээл тэр нь гачаа залгадаг. Гаднаас орж ирдэг байхгүй. Тэгээд хоёулаа өвөг найраад тэгээд анхны хэсэгт явж ирсэн. Тэгээд анхны хэсэгт маш сайн болж ирсэн. Жиулээ бараг 50 гаруй орж ирсэн байхгүй. Тэгээд манай анхны хэсэгт бол ер нь одоо суусалтай. Одоо Нэмсэс компани хөрөнгө оруулагч Элдэ Учир зөв арга стилтэн дараас Элдэ Учир за бодлоо гэдэг банкны дэд захирал ороход за Жинко бодлогын эхнэр хэн блэ тэр сууж ирсэн санаж байна. За энэ сайдээс Отхон баяр шүү дээ. Оюун ундраа гээл. Отхон баяр хоёр дүүтэй 3 удаа ирж ирсэн. Элдэ Учир тэр юу харсан бэ гэхэд тэд нар нөгөө яг ганцны үеийн дуусаад яг бизнес юм руу ороод ирэнгүүт мэдлэг хэрэгтэй болдог. Хэлний хэл заавал хэрэгтэй болдог. Тэгэнгүүт орж ирсэн юм шиг байна. Тэгээ анхны эсэл болоод ирсэн. Анх удаа хоёр амьдралдаа хамгийн их мөнгө атгаж байгаа. Тэр чинь 2 сая 500 чинь. 95 оноо 2 сая 500 чинь амар мөнгө шүү дээ. Тэгээ хоёлаа нөгөө мөнгө хинэггүй л дээ. Тийм тийм. Хоёлаа нөгөө цүнгэндээ ийцсэн. Тэгээ нээшээ гараад хоёлаа анх удаа нэг ганц хоёрхан баартай байдаг шүү дээ.
ирээдүйд 2 сая 500 төгрөг барьчаал баарнд ороод пиаваа сууж ирсэн гэдэг. Муухай зоригтойсэн мөн. Зоригтойж үйж. Тэгсэн хоёулаа гинт жоохон сууж ирсэн аа. Нилийн хоёулаа гадаа гараад явсан чинь гинт айж гисэн. Юу гэлээ ийм хөнгөтэй явж байгаа шүү дээ. Тэгээд анхны хэлсэлт 6 сараар яваал тэгээд төмөрсөн бас эндээс манай GT их тавигдсан. Хэлний төвүүд чинь бол дөнгөж байгаад чи хэлж ирсэн үе. Бараг анхны 5 хэлний төвнийг манайх GT гэж байсан, JL гэж байсан, JL гэж байсан. Тэгээд хэдхэн төв байсан. Тэгээд магистр гэл одоо үлдсэн нэрдээ магистр манай хэл юм л да. Тэгэл явжсэн. Тэгээ ер нь хэцүү. Тэр чи одоо зараа реклам бүхэн байхгүй шүү дээ. Тэгэл энэ зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам бол шонгийн модон дээр наас юм гэл. Наа гэсэн. Цагдаад баригдаад. Шондар юм нааж болохгүй ээ гэж цагдаад. Ерөөс наалах. Тэгээ шөнө явсан байлаа. Шөнө нэг 12-оос өглөө 4 цаг хүртэл. Тэгэл нөгөө цаваа нөгөө хатаа тэр үе санжаа нэг юм цааснаад ийм цав байсан да нэг юм цагаан юутай. Тэргүүрээ ингэж яагаад наад эргээл ирэхэд нөгөө зарим салтсан байдаг байхгүй. Дахиад нагаал. Тэгэл явж исэн хамгийн анхны юм бол их гоё байсан. Бидэрт одоо юу ч байхгүй. Одоо компьютерч байхгүй л шүү дээ. Тэгэл анхныхаа орлогоор аваад компьютер аваад принтер байхгүй. Тэгээ оюутан тараад юм яадаг гэхээр компьютертэй хийчихэд тэгээ одоо оюун дискээ санаж нэг юм. Оюун дискээр аваач вирус тараад байдаг. Тэгэнгүүт нь нөгөө юугаа одоо процессор салгаад процессор ингэж суугандаа бариад энэ урдаас нэг автобусын суугаад машин дээр боддог. Машины дээр хойно спортын ордонд энэ манай найзын Содпресс компани одоо орлоо. Содпрессийн алтан туяа дээр очдог. Алтан туяа хэвлэж өгнө. Тэгээ процессорыг барьж автобусаар юм хэвлүүлчихэд басаад ирдэг. 7 нэг удаа тэгж явдаг. Тийм л байсан. Бол бидний яс энэ байранд бол маш хүнд хамгийн хэцүү 5 жилийг өнгөрөөсөн гэсэн үг. Үндсэндээ энд л одоо JT чинь нэг одоо 4 хүн ажиллажээ. Одоо Наранбаатар гэх залуу бий. Аль биесний тэр тийм Наранбаатар гэх тэр залуу байсан. За тэгээ дээрэс нь 2 багштай явж илээ шүү дээ. За оюутнууд гэвэл нэг явахтай 40-50 оюутантай төжл явчихлаа. Тэгээд маш хүнд нөгөө чинь бид нар маш хүнд өртөө. Тэгээ нөгөө чинь өдөр мөнгө нэх юм. Мөнгө гэл ингээд тийм ээ. Дарамт жинхэнэ тэр байхгүй. Тэгэл яадаг гэхээр өглөө 7:30-аас ахуулаад орой 12 хүртэл ажилладаг. Яадаг гэхээр 7:30-9 цаг хүртэл хой хүмүүс ганцаарч чижээл заагаад мөнгө олно. За 9 цагаас эхлээл би тэр үе чинь нэг одоо орхон дэсрүүд ажиллаж байсан. Орхон дэсрүүд хичээлээ заана. За өдөөс хойш энэ дээр ирээд ажиллана. За орой 6 цагаас 12 хүртэл бас л хой хүмүүст ингээл ганцаар гэсэн заагаал. Тэгжээж бид нэр өрнөөсөө гарахгүй бол тэр их өрийг бид нар бол төлнө хэцүү. Яагаад тэгэхээр нөгөө талаасаа бол тэр өрчний яасан гэхээр шүүхээр ороод тэр өрийг зогсоог бол хүүн явж байгаа шүү дээ. Хүүн яваад. Тэгэл ерөөсөө яв. Тэгээ тийм болохоор энд бол маш хүнд үе туулсан. Тэгээд сүүлдээ би бол сүүлдээ мухарцал да. Одоо яах вэ гэдэг. Тэгэнгүүтээ яасан гэхээр өөрийнхөө бүх ажиллагчдыг халсан. Яагаад халсан бэ гэхээр залуу хүмүүс одоо их тийм хүнд юм үзэхэр чинь халширч дараа шантран. Тийм болохоор шууд үннээлэл за та нар одоо яв. Би өөрөө тэр одоо ялаа өөрийгөө л. Миний хүмүүжил тэр л дээ. Би өөрийнхөө муу алдаад батглах хүн ялзах дургу өөрөө л үүрчих санаатай. Нэг хэсэг би ганцаараа явсан. Гав ганцаараа. Ерөөсөө ганцаараа заасан. Одоо энэ сургалтын яваа. Та ганцаараа өөрөө шалаа угаал, өөрөө ширээгээ цэвэрлээл, өөрөө хичээлээ заагаал. Тэнд чи одоо одооны шиг надад туслах юм байхгүй шүү дээ. Бүх юм өөрөө юм. Зараа рекламаа өөрөө өгнө. Зараа одоо тэгэл үнэн сан дээр би өөрөө очиж өгнө. Тэгээ ард дээр сонь маань тэгэл одоо өдрийн сонь зараа авчиж өгнө. Гэсэн бүх нөгөө бизнес өөрөө ингээ бүр сүнж эхэлж байсан учраас уцж байхгүй. Яагаад гэсэн ингээ санжаар нөгөө нэг юм картны утас. А тий. Тэр байсан. Тэгээ картаар хүмүүсийг уцдаг гэсэн бодохгүй. Хүмүүсийг уцтаад. За тэгээ JT-ийн рекламын нэг брошюр шүү дээ. Тийг сурна гэсэн. Тэр брошюраа яадаг гэхээр манайхаараа уцсан хүмүүст би өөрөө такси даад гэрийнх нь хаягаар авч өгдөг гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө хүн ингээд одоо нэг усан живдэг штэ. Живхтэй хүн яадаг вүлээ. Эцсийн боломж үрийг яадаг вүл татдаг үстэй ингээд болж игэл ялаа байсан гэсэн ингээд бат хүрээд авчих юмсан гэдэг. Тэгэж явсаар агаад 3 жилийн дараа хийж нэлээд гай болж гисэн. Өөрөөр хэлбэл эхлээ 20 хүн ирдэг байснаа 30 болоод 40 болоод 50 болоод тэгээ анхны үнэсний байранд бид нар ердөө 1 өрөө байсан. 1 өрөө байсан 2 өрөө болоод 2 өрөө мөн 3 болоод тэгээ 2 давхартаа багтахаа байгаад
5 давхраас нэг өрөө аваад яг тэр үеэр яасан гэхээр Сантисийн захирал оригломоо тэр байлдчихсан. Яасан гэхээр Сантис 5 давхарт манай 2 давхарт. Тэгэхээр нөгөө 5 давхарлаа явж байгаа хүмүүсийн чинь Сантисийн орлогыг манайх татчихж байгаа байхгүй юу? Дундаас нь аваад тэгээд одоо оригломоо тэр бараг нэг жил би энэ хялдаж яваад сүүлдээ найрамдсан л да. Тэгээд сүүлдээ хэдүүлээ өөр 2 давхраа хаяад 4 давхрыг бүхлээр наасан. Тэр чинь бүр 7 8 9 ангитай гэсэн үг шүү дээ. Тэгээд ажилтны минь үстэй ингээд нэмж явсараа л. Энэ үеэс эхлээл яг жет яг зөв зам руу орж гисэн гэсэн. Яг тэр 5 давхар гарсан жил бид нар бүр бүх өрнөөсөө гараад би аягүй сайн санаж тэр нэг хавар өрнөөсөө гарсан. Нөгөө залууч ирээ за ингээд өр дуслаа баярлалаа гээл. Тэгэл би гадаагаараа нэг том амьсгаа авч ирсэн чинь. Тэр хүртэл бид нар маш их зовлон тулсан. Тэгэхээр байсагаад байр алдахгүй байраа яадаг гэхээр аваад нүүдэг. Аваад өөр газар очно гэдэг ингэж явна тий. Юу ашиг юусоо байхгүй. Тэгээ бид нарт бол өдрийн хоолнд орш мөнгө олддог байлаа шүү дээ. Өдрийн хоолнд бид нар чинь баг нэг 2 вафл, 1 кофе идэл тэгээд өдрийн хоол. Тэгээ явдаг үе зөндөө байлаа шүү дээ. Маш их байсан. Тэгээ би бол юу гэж бодож юм гэхээр жет бол нэг дандаа юм дардан замаар яваагүй. Асар их олон жилийн хөдөлмөр зүтгэл хөлс бүх юмыг давж иж гарч ирсэн байхгүй. Тэгээд тэр үеэс эхлээд жет маань өөрөө ч томроод ирсэн, мөнгөн чангалтай болж ирсэн. Тэгээд ажилчид авсан. Тэгээд тэндээс яасан гэхээр жетийн яг өөрийнх нь бэлдсэн юм болсон хүчнүүд яг бий болж ирсэн. Тэгээд тэр хамгийн Наранбаатар гэж залуу байна. За тэгээ араас нь манай Алтан сар Норог 2 залуу. Би энэ 2 залууд үнэхээр хайртай. Тэгэхээр 10 дугаар ангиад төгсөөл одоо их сургуульд ирж байгаа. Тэгээд нэг тийм нарийн охин орж нэг өөр охин орж ирэл би одоо ангид багш хийнэ гэл. Яа нөгөө тийч аваад багшлуулаа. Сайн багшсан. Үнэхээр сайн багшсан. За тэгээ явж итэл дараа нь нөхөр нь Норов өөрөө юу гэхээр ангахаар сурж байгаа. Гэхдээ компьютерсэн. Гэтэл манайд яасан гэхээр компьютер мэргэжил хэрэгтэй болчихгүй. Тэгэнгүүт Норог ажил авчих. Ингээд энэ хоёр манайд ажиллаад одоо ингээд гэр бүл 2 болсон шүү дээ. Гэр бүл 2 ингээд 10 жил болж байна. Би бол энэ хоёр хүнийг бол за нялх өстэйгээс мэдээж өнгөрөхгүй. Гэхдээ би мэднэ. Үнэхээр мэднэ. Бараг энэ хоёр бол дөнгөж үерхэж байгаа үедээ манайд орж ирээд одоо ингээд гэр бүл болоод хоёр сайхан хүүхэдтэй болоод байртай болоод машин дэрэгтэй болоод жет өсөх тусмал энэ хоёрын амьдрал дагаад өссөн. А энэ хоёрын амьдрал өсөх тусам жет дагаад өссөн гэсэн. Тэгэхээр энэ бол харилцан хамааралтай болж байгаа. Өөрөөр хэлбэл би юу гэж ойлгож байна гэхээр энэ хоёр залуугаас бусад байхгүй 3 юм байдаг. Маш үнэнч. Нэгдүгээрт, хоёрдугаарт ажилдаа маш чин сэтгэлээсээ ханддаг. Тийм ээ. Тэгээд хүнлэг хүн байхгүй энэ 3. Энэ 2 хүн бэл. Тийм болохоор би энэ хоёрыг бусад ажилтаасаа энэ хоёрт байдаг чанаруудыг ингээ хайгаад идэг байхгүй. Алтан сарыг ирэхээс өмнө гүйс захирал болохоос өмнө жет нэг ээлжиндээ нэг 80 хүн авдаг байсан бол одоо жет нэг ээлжиндээ 600 авч. Энэ үд асар том амжилттай өсрөнгөө амжилт. Энэ амжилтанд хүрэхэд бол Алтан сараас их юм орсон. Маш их бүр эм чинь бүр гэрүүлээ хүртэл заримдаа золиос шаардлага гарч ирсэн. Тэгэхээр заримдаа би бол ер нь бол одоогийн байж байгаа бодож байгаа нэг 3 удаа ойлуулсан. Манай анги чинь октод нарийн царилэг сургуультай. Их сургууль гэсэн манай хэлний анги чинь нөгөө нэг манай анги чинь 28 хүүхдээс 4 хүн байна. 24 язган октод байгаа шүү дээ. Пүү. Тийш дээ. 4 мэдтэйсэн. 4 мэд. Тэгээд октод. Тэгээд физик математикийн зүйл явна да манай анги руу. Тэгэл одоо бид нар л үүнд орно шүү. Тэгэл нэг захиаг 4 уушаар дамжуулна гэдэг ч юм уу. Тэгээд хүүхднээс хоёсоо. Тад захиаг жисэн ч дээ. Захиагаас өгчээсэн үү? За өхөн цааш юм зүгээр. Захиал зөөгч гэдэг бол ороод ухаан чи хамгийн ихтгэлтэй хүн байна. Гэх найдвартай тий. Найдвартай. Хүн амьтанд таньдаг яадаг. Дэлгэж болохгүй. Ер нь одоо манай их сургуулийн ангийнхаа одоо уулзахаар ярьдیں۔ Намайг бол чи их зөвүүн багийн өсөл гэж ярьдаг. Яа зөвөөс ялангуяа октод зөвүүн гэдэг чинь намайг чи их тийм том алгын нүдтэй өндөр залгайсан тэгээд амар их цантай гинэ. Юус дуурдаг. Хүнтээрс мэдлдэг. Тийм л юм байсан юм л. Их зөвүүн залуу байсан гэж ярьдیں۔ Тэгсэн мөртлөө нэг тийм хүүхдүүд ш нэг тийм орилоод хашгираад зодоонуудаа хийгээд байдгүй. Одоо бүр тийм нам биш. Тэгтээ жоох нөлөөтэй нэг байдаг ш нэг хүн болгонтой аяа олцдог. Тийм л хүүхдүүд байсан юм ш. Хүмүүс нэг аяа хартаад. Тийм нэг ер нь хүмүүс чи цаатаас нь асуудаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү нэг хүүхдүүд байдаг дээр нэг тийм л хүүхдүүд байсан юм ш.
жоо нөлөөтэй ч юм уу хааш. Тийм лсэн баг л та. Одоо санаатай гэхээр бас болохгүй юм шиг тийм. Арай санаатай биш. Тийм. Ерөнхийдөө санаатай байхгүй юм чинь. Ер нь явж яг одоо тэгэхээр чи надад бас тийм байна. Итгэлтэй гэдэг чинь тэр байна. Тийм хүн бодож найддаг ч юм уу юу гэдэг чинь. Тийм найддаг. Ирчүүдийн хооронд гэдэг нэг гоё нөхрөл байдаг ш нэг юм. За найзаа гэсэн нэг тийм ер нь баг болж байна л да. Бид нар чинь тийм их байлаа. Тийм нэгэндээ их тусалдаг. Жишээ нь одоо ингээд 9 сард их сургуульчны дотор байр чи 9 сарын 20 дээр эхэлдэг шүү дээ. Тэгээ 9 сард үед аж ахуй хойхоос өмнө байр байхгүй. Ахтун айл амтндаг царай аллаач чаас тэгэл. Би бол гэртээ 2 3 найз авч хоноолог төссөн хэд дээр. Хоноолт. Ээж бол за хэд онж байгаа л яна зэрэг. Тийм биш. Одоо бол тэгвэл яах вэ? Боо юм болох байх. Одоо хэцүү шүү. Мөнгө нэх шүү. Тийм мөнгө нэх нь дээ. Тэгээ хүний нэг тийм социализм гэдэг маань өөрөө юм хоёр талтай юм. Нэг тал нь болохоор яг эргчлөө ингэж боомсон. Тийм. Нөгөө талаасаа нэг хүн гэдэг юмыг л айгуусан босч ирсэн юм л да. Тэгээ одооны залуучуудаас нэг алдааг нь хараад байх гэдэг тийм хүн юм хөнхөн үзчихэл би бол болцсон гэдэг. Гэтэл тэр цааш аяг үнзэг юм байгаа шүү дээ. Одоо ингээ англи хэлний багшаар төгсөөд ирж байгаа хүүхэд сорны философи ерөөс үзээгүй. Тэгээ сорны философи үзээгүй байна гэдэг бол хүүхдийн философиг ойлгохгүй гэсэн үг. Хүүхдийн философиг ойлгохгүй учраас хүүхдийн философи тохируулж хичээлээ зааж чадахгүй гэсэн үг. Тэгээ одоо нэг орчуулгын онол дадлага гэдэг ардын хэсэг сургуулиуд тэднэрт бол би нэг асуухгүй энэ хүүхдүүдээс та нар яадаг гэдэг хичээл ундгүй гэсэн багш ундгүй шүү дээ гэж л. Манай ангар унд гэсэн. Шууд хяраал уу. Одоо ягаад тэгээ одоо жишээ нь ингээд одоо энд ингээд энэ 5 хос байна гэдэг өгүүлбэр өгч байгаа байхгүй. Тэр 5 хосыг л жаад орчуулна. Чи зүгээр 5 хос гэж орчуулж муу гэж хөг гаргах чинь. Чамаас нэг юу шаарддаг. Сэтгэлгээ шаардж байгаа байхгүй. Тийм хосны юу гэдэг юм. Хосны золд сараа сэтгэлийг эзэг үрлээ гэдэг чинь. Тийм инэхээр идэг байхгүй. Өөрөөр орчуулга гэдэг чинь нэг юу шүү дээ. Утгаар нь орчуулдаг болохоос махчилдаг байхгүй. Одоо ингээд сургалт явж штэ. Жит ингээд сургалт явж байна. Тэндээс одоо хүүхдүүдэрээ л өөрсдөө ингээд нөгөө сураал те хугацаанд сураал гарч байгаа штэ. Яг тэндээс яг энэ тэр тоочны одоо юу гэдэг батаа цэцгээ тэмүүлэн ч гэдэг юм уу те. Яг энэ хүүхдийг яг өөрөө хараас чирэл яг даавал яг орчуулагч болгоно. Сайн орчуулагч болгоно гэж тийм бодол ч юм уу тийм нэг. Төрн байлг байх их тийм багшийг их баярлуулсан багш нар ч бас ингэ сонио өмсөн шүү дээ. Нөгөө их сэтгэлийг хөдөлдөг юмсдаг. Ийм юу хүмүүсдэг. Ер нь бол багшийн ажлыг бол тий их дотшоо хүн бол хийж чаддаг юм лээ. Гадшаа амархан уйлдаг, амархан инээдэг хөнгөн гэхүүд тийм хүмүүс багшийн ажлыг маш сайн хийдэг байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн хүний дотор руу орж чаддаг гэж. Багш нь өөрөө ямар ах хэвтэй гэхээр доошин самбарын багш зогслоо шүү дээ. Тэгэхээр багш юу гэж харах хэвтэй гэхээр энэ бол миний оюутан гэж харж болохгүй гэж. Энэ миний найз гэж харах хэвтэй. Тэгээд нэг багш оюутан гэдэг хоёрын дунд ханыг ингэ нураах хэвтэй гэж байгаа. Нураач яад. Зүгээр найз шиг л харьцсан гэж байгаа. Тэгээд чамтай ингээд хамаагүй ирээд эхлэн ш. За одоо багштай хамаагүй бинж болох юм бэ гэдэг. Тэр үед нь хичээл заах юм бол хамгийн үр дүнтэй. А чи оролцдог. Ингээл эхлэх юм бол нөгөө хан чи улам том болоод. Тэгэл нөгөө өвч нэг юм хэлэх гэснээр загнах баха. Бол яа гэл ингээл. Ингээд нөгөө өөрөө татаад эхэлдэг байхгүй. Тийм болохоор ер нь бол ингэдэг одоо характерын нэг тийм хямсгар тий нэг хүнтэй дуурдаг хүмүүс байдаг шүү дээ нэг юм дуурч чадсан тий. Тийм хүмүүс бол багш болж чаддаг юм л. Лагерт бол тийм шүү дээ. Өглөөж ажилдаа явлаа хүүхдүүд үлдэн тий. Эндээс тоглож байгаа орой эрхийн цагтлах гүйж орол гэрээ цэвэрлдэг байсан шүү дээ. Миний баганаас бол өстө үнэхээр одоо бид нар азартай л байсан юм шиг. Санаа зовхон байхгүй бид нар. Өглөөж ажилдаа явна босонгуудаа манай шидэс санжинэ чи нөгөө туг ингээд сүүний махны улаан туг гарангууд махрлаа гэсэн үг байхгүй. Цэнгэр туг ингээд мандангууд заа сүүрлээ гэж явдаг. Бүгд очрлоо. Тий, тэгээ сүү махаа авчир тавьчаал тэгэл дүүнэрээ зэлэл тэгэл гэр орноос цэвэрлээл өдөржин тоолжоо дэлгүүрээ хүзэндээ зөөж орой 5 цаг үед автобус ирэнгүүт атус гэж бүгдээрээ гүйлдэж очиал тэгэл ээжээ ирэнгүүт ээжээ орж ирсний дараахан тэгээ гитараа бариад гарна ш. Тэгээд бүгдээрээ дээлээ өмсөөл тэгэл зэнгүү ашигт орсуугаад гитар тоглоод юм. Хүүхдүүд илүү сайхан дуулах тий. Тий, тэгдэг байсан. Юугаач ярьдаг байсан юм гэдэггүй. Тэгэл тэр чинь ихэд юм ярьдаг байсан. Их шахлаар ирээд гитар дуулаад нэг бас тэрийг сонсгоч тий. Тийм сонсгож дагаж их юм. Тэр нь яг хөтэй жоохон тийм хиймэл биш байсан юм л та. Хиймэл биш. Бодтер байсан. Одоо залуучуудын тэр хоорондын юм нөхөрлөл үерхэлчин юм
зохиоч хийгээд байна шүү. Жишээ нь гэдэг шоу зохион болж байна. Одоо I love тэгэл юу илээ нэг амар. Тим шоу болно гэл. Тэгэхээр хүмүүс нөгөө гойж гангалаад очдөг юм байна л да. Тэгэл шоу тэр нь бол цэнгэл болж хуурч байна шүү. Бидний үе тийм байгаагүй. Бидний үе чинь тийм зохиомл биш. Бүр санаа өөрөөс нь гараад ирдэг юм. Өөрийгөө өрн дутсан тийм байлаа шүү. Тэгээд тийм юм ч одоо өнгөрөөд байна. Ер нь ингээл хүн тэгдэж штэ. За ингээл би ингээл явж байна амьдрж ин би хийж ин зүтгэж ин нийтлүү хийж ин яах гэж хийж ин те. Тэр бол танд бол одоо өөр юмсэн харсан зориг. Нэг цэг харсан байна штэ. Тэн төрнэ. Энэ төрхөнд бол бид хийм байна. Тэгэхээр одоо наад чинь мөрөөдөл те. Би мөрөөдөл. Хүн мөрөөдөл бол одоо амьдрал байхгүй гэсэн. Тэгээ одоо ингээ эргээ харж байхад би бол мөрөөдлийнхэн бараг 80% ирчээд штэ. Над шиг ингэж мөрөөдөл 80% ирсэн тэр болгон байхгүй. 80 гэдэг бол том сонсогдож шүү. Маш том. Одоо тэгэл одооны 2 жилийн дараа гэхэд бид нар энэ JT-г нэлийн том болгоод 2 жилийн дараа 10 жилтэй болгоод цэцэрлэгтэй болгоод бас тийм бас нэг мөрөөдлийн цэг байгаа юм тийм. Менежментийн сургуультай болгоод тэгэл би тайсанс бууна гэсэн үг. Одоо тэр миний яриад байгаа алтан сар гэдэг агуугч яг энэгээр сурж байгаа гэдэг байхгүй Америкт. Тэгээ нэг Америк 2 жил сурж ирээд эргэж ирээд энэ бүгдийг хийнэ гэсэн үг. Тэгээ надад чи түрүүн би хоёул үнсэний надад ярьсан шүү дээ. Надад чи ярьсан байхгүй. Энэ бол таны хувийн мөн биз дээ тий. Хувийн. Одоо хувийн компаниуд байна. Тэгэхээр нэг юм байт юм байна л дээ. Аавн захирал ёсмол хүүхэд нь. Тий. Хаан засаг шиг тий. Та бол тийм юмнес. Би бол тэрийг бол шууд үгүйсгэсэн шүү дээ. Тий үгүйс. Одоо шинэ тэр нэг манай эхнэрт хоёр бол манай эхнэр бол юу л та харилцаа бол байна л дээ. Манай хүмүүс менежлерээс оролцдог. Би менежлерээс оролцохгүй. Гэхдээ орой очиод хоёулаа BJ-ийн проблемыг бүгдийг нь ярина. Манайх өөрийнхөө бүгдийг нь ярина. Тэгээ хоёулаа зөвөр үжил бодлоо солилцдог гэсэн. Тэр одоо за чи тэдний салхи өг чи тэрийг тийм өстой байхгүй. Тэгээ би тэр угаас тэнд санд нийлдэг л дээ. Ер нь бол бид ингэж гэр бүл дэшээ тий ажил дээр бүүн проблем үүсгэчээд гэртээ ирээд нөгөөдхөө яриад дахиад проблем үүсгэн. Тэгэхээр гэрт хэрүүл үүсчихлээ ш. Тийм болохоор гэр бүлийн хоёрын ажил жоон тустай байсан зөв юм шиг. Тийм болохоор азтай гэж боддог. Одоо яриад тийм л гинэлтэй тий. Тийм ш би азтай. Тийм болохоор чи би сайн хүмүүс таарлаа. Одоо бол жиэд дандаа сайн хүмүүс байгаа юм байна шүү дээ. Тэр сайн хүмүүст одоо бүх юм хийж өгöd одоо тайзнаас буунаа гэдэг чинь явна гэсэн үг биш шүү дээ. Иргэд нэг ажиглаа тусуулаад хаяа зөвлөгөө өгөө тий. Байна шүү дээ. Яваад өнгөсөн юм байна. Тэгэхээр энд үлдчихэж байгаа тэр JT-ийн залуучууд бол үнэхээр азтай байгаа. Тийм үү? Магадгүй. Яг тийм. Одоо Алтан даян захирал боллоо. Ингээл бүгд ороод ирэн. Тэр чинь би даж өөрийнхөө үйл ажиллагаа JT чинь цааш нь авч явах нь шүү дээ. Тийм. Үеийн үед ингээл уламжлаа явах нь тий. Наач бол үнэхээр сайхан сонсогдож байна. Бидний одоо JT-ийг барьдаг бодлого гээл тэгэхэр чинь л ер нь бол одоо ажиллагчдын цалин байлан гэдэг ч юм уу ингээл арт талаас нь ингээ харахаар л ер нь бол ингээд сургуулийн үйл яадаг гэр сургуулийн бизнесийг бол хэцүү. Багш хүн л эрхлэхгүй л чаддаггүй. Яагаад сургуулийн философи ойлгохгүй бол жишээ нь одоо ингээд хүмүүс гадуур хэлний төвөө зөндөл юм байгуулчихлаа. Шал өөр зүгээр жолооч хүн хэлний төв байгуулчихсан. Болж шүү дээ. Гэл тэр хүнд явдаггүй л байхгүй. Жил явал дампур. Яагаад тэгэхээр нөгөө багш хүн байж ээж тэр сургуулийн чинь бизнес дээш хөдөлгөдөг гэсэн. Тийм болохоор чи энэ дээр асуудал их том бий. Тэгээ яг дээ JT-д бол бид нар бий бол ер нь ямар бодлого барьдаг гэхээр сайн ажиллавал тэгээ болж игэл сайн цалин өгье. Аргаар ажиллах орчин тэр бүхэн илүү сайн болгож өгье. Тэр талаас явж магадгүй нэг шууд хатуухан хэлэхэд манай ажлагчдын зарим нь ойлгодгүй магадгүй юм л да. Ер нь зарим нь ойлгодгүй тал байдаг л да. Тийм мэрсэр цолцдог бүгдэрий биш. Гэхдээ одоо яг JT шиг ингээд бүх багш нартаа ноутбук худалдаж авч өгөөд бараг бүх багш нараа PowerPoint-ээр хичээл заалгаа самбар дээр бичүүлэхийг болиулаад тийм ээ бүх багш нарынхаа тэр багш нарын тэр ажиллаж байгаа орчин руу илүү анхаарад цалингийн хамаагүй илүү тавиад нөгөө талаас нь цалин гэдэг чинь өөрөө ерөөсөө тэр хүн үнэлэмж шүү дээ. Тэрний хөдөлгөөр хамаагүй ингэж буруу үнэлж болохгүй. Цалин буугаад нэг намайг тоохоо байдаг аль тийм. Тийм болохоор ч энэ чинь манай дээр тэр нэг сар болгоны одоо 3 сардаа нэг удаа шагнал цалин өгдөг. Тэр шагнал цалингийн чинь одоо маш олон үзүүлэлт дүгнж байгаа юм л да. Тэр нэг үзүүлэлт нь яадаг гэхээр ер нь би бол боддоо шүү дээ. JT өөрөө ардсан сургууль байхгүй. Одоо чи ингээд суулаа гэхэд 3-7 оноо чамаас санд тасалт авч чи бичнэ. Тэр багш тийм заас энэ багш тийм заасан гээд баалтай багштай оноо өгнө. Тэр дүнгийн чинь нэгтгэхэд бүх оюутнууд нэгтгэхэд чиний шагнал цалин бодоход нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр багшийг хэн дүнж яах вэ гэхээр оюутан дүнж.
Ер нь бол би багын л нэг тийм амар дундуртай. Дуулцдаггүй байж. Ер нь дандаа амдаа дуу ингэж аялж явдаг юм үгтэйс. Ээждэггүй юм загнуулдаг. Дандаа гингийн явдаг гэж загнуулдаг. Тэгээд бараг л дуугаар л амьсгалдаг гэсэн үг тийм. Дандаа дуу аялж явдаг. Шин дуу гарахаар шууд л ингээл байнга сонсдог гэдэг ч юм. Тэгээд би боддоо шүү дээ. Дуу гэдэг бол шин дуу уран зураг ч юм уу. Уран баримл ч юм уу. Энэ урлагийн юмнууд чинь хүний нөө сэтгэлгээг задалдаг гэсэн. Тэгээд тэр нь ч надаас мэдүүлсэн байж магадгүй ч харддаг байхгүй. Тэгэхээр тэртээс бол жоохон рок хөгжим сонирхдаг. Тэгээд одоо бол манай ингээл энэ тийм заримдаа энэ багш нартай газар суухаар л миний үзэл бодол ерөөс таардаг. Тэгээд чинь яг одоо би бол зохиолын тул ерөөс сонсдог. Дургу. Тэгсмэрлээ рок дунсаадаг. Гэтэл нэг энэ чинь нөгөө хотод өссөн хүмүүс чинь нэг тийм сонирхолтой. Арай өөрөө хөдөөний юм мэдэхгүй ч бид нар чинь. Тэр талаас нь шугай. Ер нь бол яг хөтэ мэдээч ер нь чадварлаг тэгээд үнэхээр чадварлаг тэгээд тэр чадварлаг байдлаа ашиглаж хүндрэлэгдэн тусалсан хүмүүсийг л их л шүтдэг л дээ. Хамгийн одоо нэг номер тавьдаг хүн бол тэр Билл Гейтсийг шүтдэг. Тэгээ манай энэ сургалтын програм дандаа Гейтс гэнэртэй. Баярлж явдаг бол мэдээж бид нар урд нь социализмын үед байсан хамгийн хавчлагтай хамгийн аимшигтай нэг юм ч гэсэн. Одоо социализмын үеийн тэр засаглал ямар байсныг одоогүй мэдэхгүй л дээ. Юу ч мэдэхгүй. Тэр бол маш аимшигтай нэг юм байсан шүү дээ. Үнэхээр аимшигтай байсан. Шинэ одоо үсээ уртруулж болохгүй, өргөн өмдүүлж болохгүй. Хин нэгнээс чи гажиж болохгүй. Тэр хин нэгэнд дурлж болохгүй, хин нэгэнд харилж болохгүй. Бүх юм чи хоригдсон шүү дээ. Алхам тумш хоригдсон ийм нэг юм байсан. Тэгээд энийг тастаж хайснаар л би бол хамгийн Монгол улс ардсан нэг юм орсон хамгийн их байлж байна. Энэ бол бидэнд олцсон хамгийн том эрхчлээ шүү дээ. Хүмүүс энэ эрхчлээгөө ойлгодог байх л та. Чи өнөөдөр нарийн хугацаа ч юм уу дураараа байх ягаал эрхчлэж боддог юм шиг. Гэтэл тэгээд одоо шин зарим хүмүүс ингэж шүү дээ. Арчил юу гэсэн 20 жил баа гэж ярьж байна л та. Эрхчлээ гэсэн шүү дээ. Нэмж л юу авах гэсэн юм. Арчлал гэдэг нь зүгээр машин өгөх хэрэгтэй үгүй байхгүй. Арчлал зүгээр боломжийг тавилгдсан байхгүй. Ийм боломж байна. Тэгэл энэ боломжин дээр та нар ажиллагээл. Тэгэл харин тэр боломжинд ажиллаж чадаагүй хүмүүс маань л нийгмийг хараад зүгчлээ л да. Харин тэр боломжийг болгоод гаад ирж байгаа юм л аягүй сайхан биш үү. Өмнөх жилүүд явахтай бид нар GT өөрийнх нь технологиг бол босгож ирсэн. Тэгээ одоо энэ жилээс эхлээд Кембрижийн загварлаа орж. Одоо ингэ 9 сарын эслээ бүх хичээлүүд бол Кембрижийн стандартаар явна гэсэн. Өөрөөр хэлбэл ямар ч байсан ихний 2 левел гэж байна л да. Анхаашаа дундчны ангид бол Кембрижийн сертификат авах гэж. Өөрөөр хэлбэл GT төгссөн хүүхэд ийм Кембрижийн сертификат авах гэсэн үг л дээ. Тэр бол дэлхийд өвчнөд сертификат шүү дээ. Тэгээ энэ лөө орохын тулд маш их бэлтгэл хийж байна л да. Одоо бол тэнхэн маш их ажиллаж байна, номнуудаа гаргаж байна. Би одоо бол доош advanced ангиас доош орохоо хэлсэн. Би бол TOEFL ангид IELTS ангид ордیں۔ Тэгээ TOEFL ангид явхад бас арай ч гоё. Яг үрдэн шууд гад ирдэг. Жишээ өнөөдөр нэг хүүхд төгсөөл нэг ганцхан сарын дээр орж ирэл тэд байна авсан. Бүшээ баярлалаа гээл. Гэтэл дундчны анги чинь бол шууд юм мэддэг. Тэгэхээр маш олон хүмүүс гачаа яваал байгаа нь л бидний нэг амжилтын гол нөгөө юу нэ кафе юм да. Манай нэг найз одоо энэ Францын компани ажилтдаг. Nisol гэдэг компани даатгалын инженер гэдэг, менежер гэдэг. Тэр нь 2 жилийн өмнө Монголд ирчээд бид нартай уулзаад энэ нөхөр хэлсэн. Чи бол буянтай нүгэлтэд 2 юм хийж байгаа юм шиг гэсэн байхгүй. За яасан нүгэлтийн юу юм гэсэн чи. Чи бол Монголын хамгийн сор ус өвдөд гачин явуулж штэ гэсэн байхгүй. Тэм TOEFL гэдэг чи. Буянтай ажиллана чи яг ямар ч байсан чи ардын хүүхдийг Америк руу явах яг тэр замын засч өгöd байгаа байхгүй чи. гэж ярьдаг шиг. Тийм болохоор яг хөтэ бидний ажил угаасаа тийм. Хүмүүс энэ сурснаар энэ TOEFL-ийн тэнцснээр тэгээ одоо тэг өөр гоё болж байна. Засгийн газар сая бол тэр шилдэг 100 сургуульд тэнцсэн байх юм бол засгийн газар тэтгэлийн гаргамыг зарлцсан байна. Тэгэхээр одоо манай залуучууд улмал ихтэй. Боломж нэгж гэсэн үг л дээ. Боломжийн засгийн газар өглөө шүү дээ. Одоо болоо топ 20 сургуульд орох юм бол дуртай мэдлэрээ сур. Топ 100-д орох юм бол заасан мэдлэрээ сураад ирээ. Өнгөө чинь засгийн газар гаргая гэж шүү дээ. Тэгэхээр одоо хүүхдүүд юу дутуу хэлээ сур. Орчлон гэдэг осроо бүчгүй юмаа
Оноалда хоёрын үзүр харагдаагүй олон даваата хол заяаны замара очиж боссон маргааш зүтгэсээ өнчин ганцаараа бүртийн өдөр байхаа өнөр олуула бүжиглэх өдөр бас бий